Оройн дөрвөлжтэй бизнес мэдээллийн хөтөлбөрийн мэгмэр гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхон анхаарлаа хандуулна. Өнөөдөр Азоны давхрыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Хүүхдийн эзний суулгалт өвчний гаралт ихсжээ. Эрүүл мэндийн даатгалаа 3 жил тасралтгүй төлсөн бол бүрэн эзлэгт хамрагдах боломжтой. Эмнэлгийн өмнөх замыг 2 урсгалтай болгожээ. Маргааш гандан төвчлэн хийдийн тэргүүн хамг авч чоож амц манай аймагт морилно. Эдгээр улмаст мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Өнөөдөр Азоны давхрыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Энэ удаад уг өдрийг ирээдүйн хойч үеийнхээ төлөө их дэлхийг агаар мандлыг хамгааллын өрөөндөө тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн шийдвэрээр 1994 оноос хойш жил бүрийн 9-р сарын 16-ны өдрийг Азоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Азоны давхарг нь агаар мандлын нэг хэсэг болох стратосферийн бүрдэл болсон хэдхэн миллиметрийн зузаантай давхарга бөгөөд нарнаас ирэх хор тягаан туяаны цацрагийг өөртөө шингээн аюулгүй болгодог байна. Анх энэхүү давхаргыг 1913 онд Францын физикч Шарл Фабри Анри Бөөснаар олж тогтооно шинжлэх ухааны нэрвэлдсэн байна. 1980-ад оны сүүлээр зарим төрлийн газ болон фтортой ба хлортой углеводород нь озоны молекулуудыг гэмтээж улмаар энэхүү давхаргыг цоолж байгаа нь тогтоогдчихэ. Өдгөө гадаадын улс орнуудад ямарваа нэг бүтээгдэхүүний гаднах сав бодолд озонд халгүй гэсэн утгатай үхтэй дартас гаргадаг болжээ. Озоны давхаргыг цоорч байгаас болж дэлхийд даяар нүдний өвчтэй хүмүүсийн тоо эрс өсөж байгаа юм. Хэрэглэгчид өөрсдийн болон дэлхийн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж озоны давхаргыг цоороход нөлөөлж өгчин зүйлийг хэрэглэхгүй байх нь чухал юм а. Озон задлагддаг бодисын хэрэглээг хязгаарлах талаар 1985 онд озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, 1987 онд озон задлагддаг бодисын тухай Монреалийн протоколыг тус батлан гаргасан. Озон задлагддаг бодисын тухай Монреалийн протокол 1987 оны 9-р сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдрүүлж Нэгдсэн үндэсний байгууллагаар тухайн өдрийг озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тунхаглажээ. Энэ удаад уг өдрийг ирээдүйн хойч үеийнхээ төлөө их дэлхийнхээ агаар мандлыг хамгааллын өрөөндөө тэмдэглэн өнгөрүүлж байна. Сүүлийн үед хүүхдийн эзний суулгалт өвчний гаралт ихсэж, эмнэлгийн хүүхдийн дасгаа чалагтай ажиллах болжээ. Тиймээс эцэгчүүд хүүхдийн эзний суулгалт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд үрхэн эмнэлэгтэй хандах шаардлагатайг анхааруулж байна. Хичээлийн шинжил ихсэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн насны хүүхдийн эзний суулгалт өвчний гаралт ихссэн байна. Цусан суулгах өвчний үед халуурах, хэвлэгээр базалж өвдөх, суулгах үедээ дүлүүлэх шинж тэмдэг илэрдэг байна. Бохирцсон хоол хүнс хэрэглэх, халдвартай хүнтэй цуг байх зэрэгээс шалтгаалan халдварлахаас гадна бохир гараар дамждаг. Эдгээр шинж тэмдэг илэрвэл өрхийн болон халдвартын эмчийн зааврын дагуу эмийг зохих тунгаар хэрэглэх шаардлагатай. Эцэгчүүд өөрсдөө дур мэдэн эмийн сангаас янз бүрийн нэм антибиотик хэрэглэснээс тухайн өвчнийг улам хүндрүүлэх нэг шалтгаан болж байна. Мөн шингэн алдалтаа сэргийлж буцас ус, хорсоол, шингэн байх уу, будааны шүүс зэрэг бага концентрацтай усмлуудыг уухаас гадна эрдэнэ шиш, харталах, гурилан бүтээгдэхүүн, гомин, төрөл бүрийн будаа уурн жигэмж болгосон өөхгүй мах, чансан загас амтлагчгүй төрөл бүрийн шүл, цагаан идэ, ногоо жимсийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна. За сүүлийн үед бол хүүхдийн өвчлөл маш ихтэж байна. Ялангуяа бол суулгалт өвчин айгүй их байгаа. Энэ бас цаг агаарын байдалтай холбоотой, хүүтэрч байгаатай холбоотой ч юм уу ерөөсөө хүүхдүүд суулгаж хүндэрч орж ирж байна. За ингээд их эцэгүүд бол юу яаж байгаа суулгаж байгаа хүүхдүүдэд бол анхан шатныхаа тусламжаар одоо сайн үзүүлж чадахгүй байна. Анхан шатныхаа өрхийнхээ эмчэд үзүүлэхгүй байна. Амбал торийнхаа эмчэд үзүүлэхгүйгээр л гинт одоо хүндрээл одоо юу яагаал нүд нь хонхоос нуруул ам номголцсон бүр энэ хордлогын шинжтэй бүр уух юм ингээд нэгсэн байдлаар хүн хүүхдүүд бол манад одоо орж ирээд байна. Тэгэхээр одоо эцэгчүүд хамгийн түрүүнд одоо ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ? За хүүхд өвдөнгүүд эхлээд өрхийнхээ эмчэд хандах хэрэгтэй тий. Тэгхгүйгээр өөрсдөө бас дур мэдээж одоо антибиотик өгöd байгаа. Ялангуяа суулгалтанд бол ерөөсөө антибиотик хэрэглэхгүй. Антибиотик хэрэглэх юм бол дисбактериоз гэдэг илүү ингээд суулгадаг. Одоо 1-2 удаа суулгаж ирсэн бол антибиотик өгөх юм бол одоо 4-5 удаа суулгаад улам хордлогонд ороод ирдэг учраас өрхийнхээ эмчээс сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Тэгээд бас их эцгүүд нөгөө өрхийнхээ эмчэд очихоосоо одоо яадг захлах урдаг ч юм уу шууд аптек дээр очиад эмийн сандаар очиод одоо тиймд ямар юм өгдөө гэж шууд хэлээл авчдаг бас тийм байгаад байх шиг байгаамаа. Тэр аптекийн хүн бол эмч биш шүү дээ. Тэр хүүхдийг бол эмчлэн гэдэг чинь тухайн клиник байна. Тий зовир шаналгаа эмч хүний өөрөө ингэж үзчихэж яг ямар өвчнөд нь ямар үед нь энийг хэрэглүүл одоо тохиромжтой гэдгийг чинь хэлж өгдөг байхгүй юу. Тэгхгүйгээр дураараа одоо тэр гидсэн сайн гэл одоо DRX ч юм уу янз бүрийн эзний зөнтэй холны юмнууд байгаа. Тэрийг бол цаг усаар ингээд буруу хэрэглэх юм бол илүү
илүү суулгалтаа бол нэмэгдүүлдэг шүү дээ. Тэрийг одоо бас буруу хэрэглээд байна. Одоо энэ дээр бас илүү анхаараач. Яг мэрэгжлийн эмчтэй үзүүлж мэрэгжлийн эмчээс одоо зөвлөгөө авч ямаар байна. Мөн цусан суулгалт өвчин их гарч байгаа бөгөөд цусан суулгалт өвчнийг дизентери хэмээн нэрлэдэг байна. Энэ үндний ус бохирдсноос мөн ахуйн нарийн цэвэр алдагдаж бохир гараар хүнсний бүтээгдэхүүн идэх, бохирдсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсэн зэргээс үүсдэг эзэсний алдварт өвчин ажээ. Бага насны хүүхэд буюу ялангуяа 5-5 хүртэлх насны хүүхэд энэхүү өвчнөөр өвчлөдөг байна. Энэ удаад бага насны хүүхэд ийм олноор ирж байгаа нь бас л нэг аюулын шинж болоод байгаа юм а. Энэ төрлийн өвчин ахуйн замаар маш хурдан бусдад халдварладаг. Тийм учраас хүүхдүүд болон эцэгчүүд гарын нэрийн цэвэр сахиж, хүнсний ногоо болон жимсхнийг сайтар угааж боловсруулж хэрэглэх нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэн хэмээн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн засгийн нэг хэмж сэлэн хэлж байна. За суулгалт өвчин бол ер нь л хамгийн гол үүсгэх шалтгаан бол бохир гарын өвчин гэж үздэг тий. Тэгээд ер нь эрүүл ахуй хувьд бол ялангуяа одоо гэр хорооллын айлууд усныхаа савыг одоо сайн угаахгүй тий. Тэн дээрээс ингээл ус хийгээд байх юм бол ус бохирдсноос болоод үүснэ. За их хэсгүүд бол гараа сайн угаах өөрсдөө гар хөлөө угаагаас гадна юунууд тэр хүүхдүүдийнхээ гарыг одоо сайн угаалгаж одоо хөвшүүлэх хэрэгтэй. Жишээ нь жоохон бага насны хүүхд чинь мэдээж баачаал ингээ хүүхдийнхээ бөксийг арчичаад их хэсгүүд одоо гараа угаахгүй ингээл хүүхдтэй хоол өгөл явчих юм бол тэгэл тэр бохир гарын өвчөөс суулгалт өвчин нэг хэвчтэй. Дээрээсээ бол энэ хоолтыг бол маш их анхаарах хэрэгтэй. Бага насны хүүхдүүд ялангуяа одоо 2 насны хүртэлх хүүхдүүд бол зориултын хоолыг өдөрт 4-5 хоолыг бага хэмжээтэйгээр өөх ёстой шүү дээ. Тэгтэл их хэсгүүд бол боломжин гардггүй ч юм ингээд нийтээгээ хоолноос ингээд өвчтөг. Тэгэхээр хүүхэд одоо тэр хоолыг шингээж боловсруулах чадвар муутай учраас одоо суулгаад байдаг. Бас нэг анхаарах зүйл бол хүүхэд болгоно адилгүй өвчээр тий хүүхэд бол суур өвчин гэдэг үндсэн 3 өвчин байдаг тий цус вагдал тураал архид гэдэг. За энэ 3 өвчнийг бол өрхийнхээ эмчид үзүүлж өрхийнхээ эмчид хандаж энийгээ илрүүлээд тэрнийг бол эмчлүүл гарах хэмжээ авахгүй бол суур өвчтэй хүүхдүүд одоо суулгах юм ханиад авах юм бол илүү хүндэрч ирдэг байхгүй. Тэгээ энэ дээрээ илүү анхаарад одоо манай хүүхдийн өсөлт боожолд одоо хэвээ явагдаж байна гэдэг тал дараа илүү анхаарад яг мэрэгжлийнхаа эмчнэрд үзүүлж зөвлөгөө авч хүүхдүүдэд бол илүү анхаарал тавьж байгаараа гэж хэцгүүдэд хэлмээр. Нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдад нэг удаагийн үйлчлэг оншилгооны 80,000 төгрөгийн урамшууллыг олгож эхэллээ. Энэ урамшууллыг авахын тулд 2011 оноос хойш завсардахгүй 3 жил дараалал нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тасралтгүйдүүлж энэ хугацаанд эвлэгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулаагүй байх шаардлагыг тавьж байгаа юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 17 дугаар тогтоолоор эрүүл мэндийн даатгуулагчийг урамшуулах журам гэж батлагдсан. Энэхүү журмын дагуу нийгмийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчдад нэг удаагийн үйлчлэг онцлогооны 80,000 төгрөгийн урамшуул олохорлжээ. Ингэхдээ энэ онд багтаа нийт 100,000 хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бүрэн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн байна. Уг урамшууллыг авах хүн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ жил бүр хугацаанд нь төссөн. Даатгалын сангаас дараалсан 3 жилийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал гаргуулаагүй байх шаардлагатай ажээ. Уг шаардлагыг хангасан даатгуулагч онцлогоо шинжилгээний багц болон үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгоно харьяал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм байна. Энэ хүмүүс нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор баталсан журмыг мөрдөн уг журамд зааснаар дотор мэдрэл эмэгтэйчүүдийн үзлэг, сүрээ, чих хамар хоолойн эмчийн үзлэгт орж цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, цудлаг эргэтэн болон төрөв булчирхайн чанд авийн онцлогоо, зүрхний бичлэг, тархины цахилгаан бичлэг, нүдний үд дурамдах, цээжний зураг авах шинжилгээ хийх үйлчлэгийг авч болох юм а. Харин эмийн үнийн хөнгөлтийг даатгуулагч өөрийн өргөсөн багийн эмчийн жураар авсан тохиолдолд эмийн үнийн тодорхой хувийг даатгалын сангаас олгож үлдэх хувийг иргэн өөрөө төлөх юм а. Даатгуулагч эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үед эмнэлгийн байгууллагууд эмтарай, буултын материалыг тухайн даатгуулагчаар гаргуулах тохиолдол маш их байдаг. Тэгвэл энэ асуудал тун буруу юм. Эмнэлгийн байгууллагын нөөцөд байхгүйгээс даатгуулагчийг хэвтэж эмчлүүлэх хугацаанд нь эмчилгээний шаардлагатай өвчний түүхэнд бичигдсэн эмтарай, ороох боох материалыг өөрөөр нь гаргуулсан тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллага даатгуулагчид эмтарай, ороох боох материалын үнийг бүрэн өгөх нь олгох үүрэгтэй гинэ. Үүнээс гадна эмнэлэгт очиж эмчилгээ үйлчлэг авахаас өмнө эрүүл мэндийн эрсдлээс үүдэн гарах зардлаа нөхөн төлөвлөх зорилгоор шимтгэлээ зохих журмын дагуу төлж эрүүл мэндийн даатгалын гэрчлэгээгээ баталгаажуулсан байх шаардлагатайг мөн анхаарах хэрэгтэй гэж байна. Дараасан 3 жил эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн даатгуулагчид эрүүл мэндийн даатгалын урамшууллын үзлэг шинжилгээнд хамрах боломжтой байгаа. За энэ үзлэг шинжилгээг бол аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт
тухайн даатгуулагч одоо сонгосон 3 багцаасаа үзлэг шинжилгээ хийх боломжтой байгаа. За эрүүл мэндийн даатгалын урамшууллын одоо багц нь бол 3 төрлийн багц байгаа. Нэгдүгээрт нь бол ерөнхий шинжилгээний багц, хоёрдугаарт нь хавдрын шинжилгээний багц, гуравт нь бол харшлын шинжилгээний багц гэдэг ийм 3 төрлийн багцаас тухайн даатгуудаа сонгоно онцгой шинжилгээ хийх боломжтой байгаа. Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн хувьд одоо ерөнхий шинжилгээний багц болон хавдрын шинжилгээний багцыг одоо сонгож үйлчлүүлэхээр бол сонгогдсон байгаа. За даатгуулагч нэг зүйлийг бол анхаарах хэрэгтэй. Дараасан 3 жил эрүүл мэндийн даатгалын шинжилгээ төлнө гэдэг нь яг 11, 12, 13 эдгээр онуудад тус одоо жил болгоно эрүүл мэндийн даатгалаа хүн шинжилгээ төлөх хэрэгтэй байгаа. Эдгээр онуудад заавал тухайн ондоо багт нь эрүүл мэндийн даатгалын шинжилгээ төлсөн байх ёстой. Түүнээс биш 12 оныхоо шинжилгээ төлөөгүй байжгаад 13 ондоо эрүүл мэндийн даатгалын шинжилгээ нөхөн төлсөн тохиолдолд бол энэ үзлэг шинжилгээнд хамрагдах боломжгүй байгаа. За тэгээд даатгуулагчтай хэлэхэд эрүүл мэндийн даатгалаа тогтмол ингээд төлсөн ийм даатгуулс бол үзлэг шинжилгээ урамшууллын бол багц ингэж гарсан байгаа. Та бүхэн эрүүл мэндийн даатгалаа хамрагдаж тодорхой хэмжээний урамшууллыг одоо ингээд 3 жилийн хугацаанд одоо эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гаргуудаагүй бол авах боломжтой байгаа. За даатгуулагч маань нөгөө хавдар болон харшлын ингээ ерөнхий шинжилгээний багцаа сонгох боломжтой гэж хэлсэн байгаа тий. Эдгээр шинжилгээнүүдийг ганцхан аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгтээ хийлгэх бол юугүй өөрөө сонгоно, эмнэлгээ бол өөрөө сонгоно. Энэ дээр бол нэг Улаанбаатар хот сонгосон одоо том клиникийн лабораторитой эмнэлгүүд байгаа. Гэс эсвэл хувийн томоохон лабораториудад тухайн лабораториуд нь эрүүл мэндийн даатгалын нийгмийн даатгалын байгууллагад одоо гэрээ байгуулсан байх юм бодвол эдгээр газруудад очиж шинжилгээгээ хийх боломжтой байгаа. Тий. Ганцхан нэг аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгтэй биш, өөрөө бас нэг эмнэлгээ сонгоод тусламж үйлчилгээ онцгой шинжилгээ хийх боломжтой байгаа. Даатгуулагчид эхлээд нийгмийн даатгалын хилтэс цахим хаягаар урамшуул авах хэрэгтэй эсгээ шалгах ажээ. Шаардлага хангасан бол харьяа сумын нийгмийн даатгалын байгууллагатай хандна. Даатгалын дэвтэртээ тэмдэглэгээ илгэснээр урамшуулд хамрагдах хэрэгтэй болно. Энэхүү урамшуул мөнгөөр олгогдохгүй үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой нөхцөл үүсдэг гэдгийг үзэгчдэд дахин сануулъя. Даатгуулагч маань нэгдүгээрт нь нэг өөрийгөө тухайн урамшууллын тусламж үйлчилгээний багцад хамрагдсан эсгээ шалгуулах хэрэгтэй. Энийг шалгуулах бол тариалагч нийгэм даатгалынхаа хилцс дээрээ ирээд эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авч ирнэ. Энд авч ирээд бол нэг бид нар эрүүл мэндийн байгууллагаас одоо ямар нэгэн тусламж үйлчилгээ гаргаж өгөх гэдгийг шалгаж өгөөд тухайн иргэнд бол хэрвээ тусламж үйлчилгээ аваагүй байх юм бол эрүүл мэндийн даатгалын дэвтэр дээр нь урамшууллын дардс зарж өгнө. Урамшууллын эрхтэй гэсэн дардсыг дарж өгнө. Урамшууллын эрхтэй гэсэн дардсаа аваад дардсаа даруулсан эрүүл мэндийн даатгалын дэвтрээ аваад тухайн хүн сонгосон багсын шинжилгээний хуудсыг бас мөн нийгмийн даатгалын байгууллага хэвлэж өгнө. Эдгээрийг аваад мөн амралтын картын хамт одоо авч чад эмнэлгээс тусламж үйлчилгээ авах боломжтой. Гудамжлалсны хүрээнд худалдааны гудамжны 2.1 км авто замыг тавихаар ажиллаж байгаа байлаа. Дулаачны хүрээнд 3 дугаар сургуулийн арын зам болон онцгой байдлын хилцийн 4 замын уулзууруудыг хаагаад байгаа байлаа. Тиймээс цагдын газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цацгаас эмнэлгийн өмнөх нэг урсгалтыг өөрчлөн 2 урсгалтай болгох шийдвэрийг гарган өчигдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Өнгөрсөн 7 хоногт цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн зохицуулагч нарт шалгагдан 18 жолооч саатуулагдсанаас 10 жолоодох эрхийг асуусан байна. Ойр өдрүүдэд цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал ихсэж байгаа бөгөөд жолооч нар согтууруулах хундаа хэрэгэлсэн үедээ жолоо барих, хөдөлгөөнд оролцохгүй байхыг хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас анхааруулж байна. За өнгөрсөн 7 хоногийн байдлаар замын цагдаагийн тасгаас одоо хэсэгчилсэн бол нэгдсэн эвлэг шалгалт хийлээ. Энэ эвлэг шалгалтаар бол одоо ер нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нар ихсэж байна. Одоо нийтдээ зүгээр л 7 хоногийн байдлаар ихэд одоо 18 жолооч илэрсэн, манай цагдаа нар илрүүлсэн. Үүнээс одоо 10 их хасагдаж 8 баримтлаганд сүм дүүдэш шөхөр одоо баримтлаганд орсон байна. Энэ одоо юунаас болж энэ согтуур гундаа зүйл уугаад байныг бол манай жолооч нар үнэхээр тэнэггүй байна. Үнэхээр тээврийн хэрэгсэл жолоодож явж арх согтуур гундаа зүйл маш их ууж байна. Энэ дээр бол одоо жолооч нар анхаарах хэрэгтэй. Тэр одоо найз нөхдөд хэлэх хэрэгтэй. Энэ согтуур гундаа зүйл ууж тээврийн хэрэгсэл жолоодох бол энэ оргилсныг одоо энэ замын хөдөлгөөнд дөрөв заагдсан байгаа. Энэ тал дээр сайн анхаарч хөдөлгөөнд оруулах хэрэгтэй байна. За мөн одоо энэ нэг урсгалтай замыг хоёр урсгалтай болгосон байгаа. Энэ дээр жолооч нар бас нэгдүгээр игнэнд одоо машин зогсоох тал дээрээс анхаармаар байна.
нэгдүгээр игнээр машин зогсоос болж одоо хөдөлгөөний удаашрч одоо за төгжрөл гараад байна. Энэ дээр сайн анхаарч хөдөлгөөнд оролцмаар байна. Зогсоолууд одоо их байгаа. Тэр хоёр султаа болсон зам дээр тэр зогсоол дээр машин дэргээ зогсоож одоо хөдөлгөөнд оролцмоор байна гэдгийг бас анхааруулж хэлж байна. Мөн гудамж төслийн хүрээнд худалдааны гудамжны 2.1 км автозамд өргөтгөл шинжилэл хийж байгаатай холбоотойгоор ахлах 3 дугаар сургууль болон онцгой байдлын хилцээний дөрвөн замын уулзруудыг хаагаад байна. Тиймээс жолооч нар төв зам болон тойрог замаар зорчих шаардлага үүссэн бөгөөд үүнийг хөнгөвчлөх зорилгоор өчигдрөөс эхлэн эмнэлгийн өмнөх замыг 2 урсгалтай болгосон байна. Хөдөлгөөний нэгтршил ихсний үед жолооч нар бие биенээ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлд оролцож явган зорчигчдод зам тавьж өгөх, нэгдүгээр игнэнд машинаа тавихгүй, зориултын зогсоолд машинаа тавих шаардлагатай байгааг цагдаагийн газраас анхааруулж байна. Энэ зам дээр хязгаарласан байгаа. Энийг одоо жолооч нар сайн зөвөр ойлгож хөдөлгөөнд одоо соёлд оролцохыг замын цагдаагийн засгаас анхааруулж байна. За одоо худалдааны гудамжны зам хаасантай холбогдуулна. За энэ чиглэлүүдийг одоо жолооч нартай бас мэдэгдээ гэж бодож байна. Ингээд одоо 64-өөс доош ирсэн нэг чигийн замыг өчтөрөөс хойш одоо хоёр урсгалтай болгосон. Энэ дээр одоо хоёр урсгалтай болгосноос одоо зам тээврийн ус хэрэг гарах магадлал ихтэй байгаа. Энэ дээр жолооч нар бас анхаарч бас хөдөлгөөнд соёлд оролцох ёстой. Нэг нэгнээ одоо хүндэтгэж одоо явган зуршигт зам тавьж өгөх тийм шаардлагатай байна. Энэ бол хөдөлгөөн ихтэй байгаа. Нэгдсэн эмнэлэг болон одоо тэр худалдааны цэгүүд ихээр төвлөрсөн учраас жолооч нар бас анхаарч хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. За мөн одоо арын 3 дугаар амжилт артлын зам дээр одоо тойрог баригдаж байгаа. Энэ дээр одоо жолооч нар төв замаараа хөдөлгөөн одоо хоёр тийшээ эргэлжлэн. За төв замаараа хойш 14 замаас 14 замаас доош чигээрээ яваад одоо тээврийн хорооны дээдлийн уулзуураас завхар ирэх чиглэл одоо тийм чиглэлтэй тавигдсан байгаа. Энэ жолоочоос анхаарч бас хөдөлгөөнд соёлтой оролцсон. Ер нь одоо арын 4 зам болон тээврийн хорооны чиглэлийн зам ачаал ихтэй болсон. Тэн дээр одоо завхар ордог тээврийн хэрэгслүүд одоо ихсэж зам тээвэр ус хэрэг гарах магадлал ихтэй байна. Ийм бол жолооч нар бас хороол дунд явахдаа бас болгоомжтой өөрийнхөө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй гэж зам цагаас анхааруулж байна. За мөн одоо энэ уртлын шунхлоогийн тойрог 4 замыг шунхлоогийн одоо энэ тойрог байгаа. Энэ тойргийг хаацсан байгаа. За жолооч нар одоо энэ уртлын шунхлаан замаар одоо урдуур шунхлаагийн уртлаар доошоо чиглэлд одоо үндсэндээ дулааны станц за мөн заяа шиг байгаа тэр хаваар одоо хөдөлгөөнд оролцох бас боломж байгаа. За одоо захын уулзуурыг хаацсан байгаа. Захын уулзуур дээр одоо зөвхөн нэг чигийг одоо хоёр чигийн болгоцсон байгаа. Энийг одоо жолооч нар бас анхаарч оролцох хэрэгтэй. Энэ дээр одоо зам хаацсан байгаа. Энийг хоёр урсгалтай болгоцсон байгаа. Энэ дээр жолооч нар бас анхаарч хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. За мөн одоо галын 4 зам байгаа. Галын 4 зам дээр одоо бас онцгой байдал одоо байгаа учраас бид нар одоо энэ зам хаагаагүй байгаа. Энэ дээр жолооч нар бас хөдөлгөөнд соёлд оролцохгүй бол одоо онцгой байдал юм уу одоо төргөн тусламж машинууд одоо явах учраас бид нар одоо төр зүр бас нээлттэй одоо дээшээ төв замаар явдаг доошоо одоо юунаар цас тогтох явдаг тийм замыг бас нээсэн байгаа. Энэ дээр жолооч нар бас болгоомжтой хөдөлгөөнд соёлд оролцсноо гэдгийг одоо жолооч нарт анхааруулж хэлье. Гандан тэгшлэн хийдийн тэргүүн хамт гавж чой замц маргааш маань аймагт морилон 3 хоног ажиллахаар болжээ. Тус ажлын хүрээнд ахуудууд эмэгтэйчүүд болон залуу үеийнхэнд лекц уншиж ажиллах юм байна. Тиймээс үсгтэй болон та бүхнийг идэвхтэй амрагдахыг дэвч 10 жилийн хийдийн лам хуургууд болон аймаг сумын удирдлагууд хүрээлж байна. Монголын бурхан шашинтны төв гандан тэгшлийн хийдийн хамблам Чойжамц манай аймагт ирж 3 хоног ажиллахаар болжээ. Манай аймгийн иргэдэд зориулсан 9-р сарын 17-ны 18 цагт цогцлбор 1-р сургуулийн заланд ахмадууд болон эмэгтэйчүүд зориулсан уулзалт 18-ны 10 цагт Увс аймгийн залуучуудад хандан зөв аж төрөх ёс, байгаль орчинтойгоо хэрхэн хандах талаар уулзалт зохион байгуулах бөгөөд сүүлийн үед нийгмийн хандлага өөрчлөгдөж хүүхэд залуучууд соёл уламжлалаа гэж байгаатай холбоотойгоор бурхны сургаалтай бодит амьдралыг хослуулсан үнэн түүхийг сургасан лекц унших ба 14 цагт бүх өргөнд 40 жилийн хийдийн лам нарын хамт ном урхтуул нийт зүсэгт нь олон өргөнөөр оролцож сайн байцгаана уу. Энэ Монголын бурхан шашны төв гандан тэгшлэн хийдийн хамблам Чойжамц хамт маань одоо 17-наас 19-ний хооронд манай Увс аймагт ажиллахаар 3 хоногийн өтөлтөд ирж байна. Эдийнхэн
манай энэ баруун таван аймгаар Ховд аймаг улсын өмнө говьсумаар дамжаад манай аймагт маргааш 17 цагт 17-ны өглөөг манад ирэхий. Тэгээ манад ирээд одоо ард түмэнтэй лекц семинар уулзалт хурал номын үйл ажиллагаанууд явагдана. Энд одоо ард түмнийг ирж оролцохыг уриалж байна. Энэ цагууд нь бол 9 сарын 17-ны 18 цагт бол Ахмад болон эмэгтэйчүүд зориулсан уулзалт цогцлуур 1-р сургуулийн зааланд болно. 9 сарын 18-ны 10 цагт Увс аймгийн залуучууд хандаж зөв аж төрх ёс байгаль орчинтойгоо хэрхэн хандах талаар одоо уулзалт лекц болох юм. 18-ныхаа 14 цагт хийд дээр одоо лам нартай ном хурах тул одоо ард иргэд нийт одоо ард түмэн маань энэ хурал номд оролцох даган баясах уйгууралж байна. Хэсэг зүүн реклам судалчлагын драм бизнес мэдээлэл хөтөлбөр үргэлжлэх хүл авч байна.